Hi! Өнөөдөр та нартай маш хачирхалтай хачин сайн уу? Баримтуудаараа дахин уулзж байгаадаа баяртай. Өнөөдөр марсны дүрээр ярих чаваа гэхээр дэлхийн алдартай одууд золгуугаар амиа алдсан түүхүүдээс та нартай хүргэх болно. Маш хачирхалтай гэмээр баримтуудыг олсон бөгөөд маш хачирхалтай гэрэл зургуудыг та нартай танилцуулах болно. Миний ярих хоёр хүн одог болтол амьд бол яах вэ? Өнөөдрийн та нартай үзүүлэх зурагнууд маань бодит бөгөөд жинхэнэ зурагнууд. Ингээд та нартай хүн бүрийн мэддэг маш алдартай хүн бүрийн хайрыг хүндэтгэлийг хүлээсэн хоёр алдартай хүмүүсүүдийг танилцуулахад бэлэн боллоо. Дэлхийн pop хөгжмийн хаан гэгдэх Майкл Джексоны талаар өнөөдөр ярилцах болно. Майкл Джексон одоогоос 10-аад жилийн өмнө нас борсон бөгөөд энэ дэлхийд даяар маш их хүмүүсүүдийн зочролд оруулж байсан маш аимшигтай мэдээ байсан хүн болгон санаж байгаа. Түүний фэнүүд буюу шүтэн бишрэгчд нь ихэнх нь огт үхээгүй амьд байгаа гэж итгэсээр байгаа боловч зарим нэг хэсгүүд нь үхсэн гэсэн бат итгэлтэйгээр хэлж одог болтол энэ маргаан үргэлжилсээр байгаа нь маш хачирхалтай. Түүнийг задлан шинжилгээнд оруулсан шинжээч нар маш олон төрлийн юм хольж ууснаас болж өөрийн амь насаа алдахад хүрсэн гол шалтгаан бөгөөд гадны ямар ч нөлөө байхгүй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд дэлхийд даяар маш их шууганыг дагуулсны дараа Майкл Джексоныг өнгөрсний дараахан дахин маш алдартай дэлхийн бүр өнцөг болон бүрт түүний одоо цомгуудыг маш эрэлттэй, маш хурдан хугацаанд маш их хэмжээгээр борлуулж хөдөлж авсан байт юм лээ. Энэ зурагнууд Майкл Джексоныг амьд гэж гэрчлэх хэд хэдэн зургууд байгаа. Хамгийн ихний зураг нь 2009 онд түүний оршуулах үеэр Майкл Джексонтай тун төстэй нэгэн гэрэл зурган дээр хүндэтгэл үзүүлж байсан хүмүүсүүдийн дунд зогсож байсан байна. Та нарын одоогийн харж байгаа гэрэл зурган дээр Майкл Джексоны дүү болох Жанет Джексон нааш харсан байгаа бөгөөд түүний урд зогсож байгаа урт шаргал үстэй эрэгтэй лүү харж байна. Урт шаргал үстэй энэ ирлүү Жанет Джексон яг л таньдаг хүн рүүгээ харж байгаа мэт харсан бөгөөд Майкл Джексон энэ үед өөрийнх нь орчуулах үйл явцад ямар хүмүүс ирж байгааг ажиглаж зогсож байгаа мэт харагдаж байна. Та нар энэ зургийг яг юу гэж бодож байна? Одоо хэдүүлээ маш тотрууж томоор гэж харъя. Энэ гэрэл зурган дээр байгаа тэр шаргал урт үстэй залуу Майкл Джексон яг мөн үү? Энэ дуйлааны дараахан буюу 2013 он түүний үхлийн дараах интернет орчимд буюу ID-гийн нэг хэрэглэгч энэ зургийг олон нийтэд нийтэлсэн байна. Маш олон хүмүүсүүдийн арт түүнтэй төстэй зургийг та нар маань харж байна. Түүний хамарны хэлбэр мөн ам ирүү гих зүйлс тун их төстэй юм. Энэхүү зураг олон нийтэд цацагдсан даруйда баггүй шуугаан тарьж олон хүмүүс түүнийг мөн гэж итгэсэн бол зарим нэгүүд нь биш гэж үздсэн хэвээр л байгаа. Мөн түүнийг амьд гих сүүлийн үеийн дарсан маш хачирхалтай нэгэн зургийг та нартай харуулъя. Энэхүү зургийн түүний төрсөн охин Парис Джексон өөрийнхөө машин дотор авсан нэгэн зураг юм. Энэ зурагнаас хүмүүс маш хачирхалтай зүйлс олж харсан бөгөөд арын суудалд бүрх малгайтай хүн сууж байгааг харсан байна. Майкл Джексон үхээгүй одоо ч гэр бүлтэйгээ хамт амьдарч байгаа нь энэ зураггаар баттай боллоо гэж олон хүмүүс шуугсан юм. Уг зурагны чанар маш муу учраас цайруулж харуулсан байна. Түүний фэнүүд тэрхүү зургийг маш тусгай төхөөрөмжөөр маш сайн цайруулж харсан бөгөөд энэ зургийг цайруулсныхаа дараа өөртөө маш их
алмаарсан. Сэтгүүлчид тэр Парис Джексноос арын суудаал хэн явж байсан юм бэ, хэн сууж явж байсан юм бэ гэж асуусан боловч Парис Джексон огт тодорхой хариулт өгөөгүй юм байна. Хууль дайны онолж одоо болтол олон таамаг дэвшүүлсээр л байгаа. Олон таамгийг нэгээс нь аваад үзэхэд Майкл Джексон магадгүй маш хил ам гэмт хэрэг олон зүйлсээс залхаж бас өөрийнхөө өгдлийг хуурамчаар өвлдөж амар тайв амьдрахыг хүссэндээ тэгсэн болов гэж таамаглаж байна. Хэрв та нар маань бас өөр бодолтой байгаа л доор комент хэсэгт бас бичээрэй. За дараагийн хоёр дахь алтартан маань хинбэ гэхээр маш хачирхалтай хүн байгаа. Энэ алтарт Apple компанийг үүсгэн байгуулагч, дэлхийд маш хүчтэйгээр гарч ирсэн. Одоогийн бидний хэрэглээ болсон iPhone, Apple зохион бүтээгч Стив Джобс хавдрын улмаас нас барсан гэсэн мэдээлэл бас дэлхийд даяар одоо хүн болгоныг чочролд оруулсан мэдээлэл байсан бөгөөд түүнийг тойрсон олон янзын таамаг, нууцлаг, цуу ярианууд одоо болтол дэгцээр л байдаг юм билээ. Тэрээр хорт хавдартай гэж олон жил өвчнөдөө шаналж явсны эцэст өвчнөдөө дийлэгдэж нас барсан гэж олон нийтэд зарласан. Гэсэн ч одоо хэсэг хугацааны дараахан түүний эрэл зургийг нь мөхснөө амьдуу гэж төөрөгдөлд оруулахар зургнууд олдсон. Маш их хачирхалтай байгаа юм. Хүү хачирхалтай зургнуудыг хэвтүүлээ олж харцгаая. Твиттерийн нэгэн хэрэглэгч өөрийн авсан селфи зурганда Apple компани үүсгэн байгуулагч Стив Джобс мөн үү эсхийг нь сошиал ертөнцийн хүмүүсүүдээс асуусан байна. Тухайн зургийг барьцаал авсан бөгөөд түүний ард алхаж байсан Стив Джобстай тун тустай байсан тул селфи хийн уг зургийг баталгаажуулж авсан байна. Уг зурагт Твиттер өгсөн даруйд маш их хүмүүсүүдийн анхаарлыг татсан бөгөөд одоо хүртэл барьцаалд аж төрөр нь амьдарч байгаа гэж бодсон. Тэгээд тухайн залуу уг зургийг Apple компани руу явуулж энэ Стив Джобс мөн үү гэж асуусан боловч Apple компанийнх нь огт түүнд хариу өгөөгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Apple компани хэрвээ биш байсан бол яагаад биш гэж хэлж чадахгүй байгаа юм бол? Хэрвээ мөн байсан бол яагаад мөн гэж бас хэлж чадахгүй байгаа? Яагаад хариулт өгөөгүй юм бол? Дараагийн та нартай харуулах зураг маань түүнийг амьд гих одоо баталгаатай зураг нь саяхан олон нийтэд дэлгэцсэн юм байна. Египтийн нийслэл Каварын хотын нэгэн шөнийн хоолны газар гадаа сууж байсан хүмүүсүүдийн нэг танил царай олж харсан байна. Уг зургийг авсан зурагч нь түүний ширээний хажууд танил хүн сууж байгааг анзаарч уг зургийг нууцаар сэмэрхэн дарж чадсан юм байна. Түүний зургийг дарсан даруйда интернет тавьж шууган тарсан юм байна. Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Джобс гэх адилхан нэрийг сэтгүүлчнэр уг зургийг харсан даруйда одоо үзэж харсан гэсэн газруудаар хайж ирсэн боловч олж чадаагүй байна. Тэгэхээр Майкл Джексон Apple компани үүсгэн байгуулагч одоо ерөнхийлөгч гэх Стив Джобс одоо эдгээр хэрв өөрсдийнхөө өгөхлийг хуурамчаар үйлцсэн юм бол хаана нутж байгаа юм бол тэр оршуулах одоо ёслол тэр одоо бүх үйл явцууд үнэхээр жинхэнэ байсан хуурамч байсан юм болов. Яагаад энэ тэнд зурган дээр энэ тэнд ил гараад гів гинтгэн яагаад алга болцсон юм бол? Магадгүй маш их хүмүүсүүдийн анхаарлын төвд амьдардаг хүмүүсүүд энэ орчноос ч гэсэн тусгаарлаж энгийн жирийн хүмүүс шиг амьдарч үзхийг хүссэндээ өөрсдийнхөө үхлийг хуурамчаар зохиож
маш тайван хинч олж чадхааргүй тийм газар руу нүүж суушиж амьдарч байгаа болов. Та нар хэрвээ юу гэж бодож байна? Энэ үнэхээр жинхэнэ болов? Эсвэл Photoshop эвлүүлсэн юм болов? Энэхүү асуултын хариултыг та нартай үлдээ. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Bye. I need an ambulance as soon as possible, sir. Okay, sir. What's your address? Los Angeles, California, 90077. Is it Carrollwood? Carrollwood Drive, yes. Okay, sir. What's the phone number you're calling from? Yes, sir. And what's the problem with Dr. Knapp? Sir, we have a gentleman here that needs help, and he's not breathing yet. He's not breathing, and we're trying to pump him, but he's not. Okay. Okay, how old is he? He's 50 years old, sir. 50? Okay. He's unconscious, he's not breathing? Yes, he's not breathing, sir. Okay, and he's not conscious either? He's not No, breathing? he's not conscious, sir. Okay. All right, do you have anyone? Is he on the floor? Where's he at right now? He's on the bed, sir. He's on the bed. Okay, let's get him on the floor. This won't hurt you before I put it in. Close your eyes and count to 10. Don't cry, I won't convert you. There's no need to dismay. Close your eyes and drift away.